Сайн байцгаана уу үзэгчдээ, та бүхэндээ энэ цаг мөчийн мэндийг хүргэе. Шинжлэх ухааны технологийн сангаас бэлтгэн хүргэж байгаа Science X цуврал ярилцлага ээлж дугаар эхэлж байна. За энэ удаагийнхаа дугаараар бид шинжлэх ухааны академийн биологийн хүрээлэнгийн гидробиологийн лабораторийн эрхлэгчтэй ярилцгаар доктор Аюур Сүрэн ураад байна. За тэгэхээр шинжлэх ухааны технологийн сангаас санхүүжж байгаа төслүүдийн үр дүнгийн талаар бид цуврал ярилцлага хийж байгаа. Таны хувьд бол энэ Монгол оронд байгаа цагаан загасны генетикийн судалгаа хийж байгаа юм байна. Тэгэхээр яагаад энэ судалгаа хийх болсон талаараа эхлээд хоёлаа яриагаа эхлэх үү? Цагаан загас бол өөр хүмүүс онцлог. Монгол оронд нийтдээ нэг 4 зүйлийн цагаан загас байгаа. Энэ нь бол Монгол оронд нутагшуул үржүүлсэн 2 зүйл цагаан загас, Монгол орны унган 2 зүйл цагаан загас. Энэ дундаа монголчуудын маань хамгийн сайн мэддэг тархтын цагаан загас гэж загас байгаа. Энэ загасны судалгааг бол бид нар Оросын холбооны улсын Эрхүү хотын нуур судлалын хүрээлэнтэй хамтраад 4 жилийн хугацаанд бол хийсэн байгаа. Ерөнхийдөө цагаан загасны тархалтыг Оросын судлаачид маш их хэмжээнд судалсан хэдий ч Монгол орн бол тархтын цагаан загасны хамгийн урд цэг нь Монголд магадгүй тархтын хотгорт тийм тусгаарлагдсан цагаан загасны өвөг популяц байх магадaltaй гэсэн нэг үндэслэлийг тавиад энэхүү судалгааг хийсэн. Дараагийнх нь бол нөгөө Монгол оронд үржүүлсэн цагаан загастай эрлиз болсон байх магадaltaй гэсэн таамаглалуудыг төвшүүлээд судалгааныхаа ажлыг хийсэн байна. Энэ судалгааны сонирхолтой үр дүнгууд ер нь юу вэ? Хөвсгөл явахаар, Эрдэнэт явахаар, Сэлэнг явахаар шилэн талаад савлаад нэг иргэдийн гар дээрээс худалдаалж байгаа тийм загсыг л гоё гэд идээдэг болохоос биш яг ингээд Монголд өвгөн байгаа мó эрлизчээд юу болж байгаа юм гэдэг судалгаа бол яг иргэн болгонд нэг ойрхон сонсогдохгүй гэж магадгүй. Тархтын цагаан загас бол бас уламжлалт хэрэглээнд бол ашиглагддаг. Энэ загас маань бол тархацын хувьд бол тархтын хотгор болон сэлэн мөрөнд тархаж байгаа. Эдгээр загаснууд маань бол гадаад бие бүтцийн морфологийн хувьд бас бие биенээсээ ялгаатай хэлбэрүүдийг бол үүсгэсэн байдаг. За эдгээр хэлбэрийн генетик ялгааг бид нар бол энэ судлаачтай хамтран гаргасан байгаа. Хурдан өсөлттэй, таваарлаг чанар өндөртэй ийм популяц бол сэлэнгэд байгаа. Мөн дархтын хотгорт бас энэ хоёр хэлбэр нь бас хоёулаа хамт оршиж байна. Бас л морфологийн хувьд бол гадаад төрхөн нас биенээсээ ялгаатай гэсэн тий бэлтгэгдгүйц ялгаатай. Тэгээд дээрэс нь бол өсөх чадвар, хурдан өсөх чадвар, таваарлаг чанараараа бол ялгаатай хоёр хэлбэр байна гэдгийг бол бид гаргасан байна. Монголд оруулж ирж нутагшуулснаас нь хэр онцлог харагдаж байгаа юм. Ялгаа нь бид хэд түрүүн дурдсанчлан Монголд нутагшуулсан цагаан загастай эрлиз байна уу гэдгийг тогтоох бас нэг зорилго маань байсан. Энэ судалгаагаар бол эрлиз хэлбэр бол байхгүй байсан. Тогтооцсон судалгаан дээр цаашлаад ер нь ямар үр дүн гарах бол судалгаа хийгээд явж байхад бол маш сонирхолтой. Дээрээс нь цагаан загас маань ашиглалт хэрэглээ өндөртэй учраас ерөнхийдөө бидний судалгаа хийсэн газруудад нөөцийн тархац нөөц бол маш хумигдсан үр дүн бол гарсан. Тухайн уурт байгаа цагаан загасын маань идэж болох тэжээлийн бүтээц бүрэлдэхүүн хэмжээг нь бас судалдаг байгаа. Гэтэл бол тухайн нурм нь бол тухайн загасны идэж тэжээлээр баялаг мөртлөө загасныхын тоо хэмжээ бол цөөрсөн гэсэн юм тоо мэдээ бол биднээс судалгаагаар гарч байгаа. Иймээс бид нар бас судлаачийн хувьд тархтын цагаан загасыг хэрэг ингээд ашиглаад авах юм бол нөөц нь буурсаар тий бүр багасах, бүр цаашаа ярих юм бол устдах аюулд өртөх магадлалтай. Ийм учраас энэ хүрээлэнтэй хамтарч ажиллаж байгаагийн хувьд цаашаа цагаан загасыг үржүүлэх ажлыг Монголд нэвтрүүлж хамтарч ажиллаж үржүүлэх ажлыг бол хийх шаардлага байна гэж бид нар харж байгаа. Би зүгээр сая хуваар хойт аймагуд руу Сэлэнг, Хөвсгөл булгангээ явлаа л да. Тэгээд нэгэнт очиж байгаа юм чинь бас нэг шил даршилсан цагаан загас ч гэдэг юм уу гэртээ зүгээр идгээд хайгаад олоогүй. Тэгэд үүнтэй холбоотойгоор ер нь нагнуурын сар хугацаа гэж тогтоогоод байгаа юу? Монгол орны нэг 80 зүйл загас байгаа. Эдгээр маань бол ихэнх нь бол хавар 5 сард төрсөн шахдаг тий 4 сарын 1-ээс 6 сарын 15 хүртэл загас анхныг хориглоно гэдэг сурталчилгаа таны мэдгүй юмнууд бол маш их явдаг тий. Гэтэл бидний яриад байгаа цагаан загас маань бол өөрөө 9 сар 10 сард төрсөн шахдаг юм онцлогтой шахсан төрс нь бол дараа жилийнхэн хавар авгалтай болдог. Бас энэ өөрийн юм өвөрмөц юм хүүт усны юм загас байгаа. Ялангуяа сэлэнгэд
одоо сэлэнгийн савын голуудад бол энэ загас маань өөрөө нэг тодорхой цүнхэл хэсэгт нэг тодорхой орчныг ингэж шүтэж амьдэрдэг. Гэтэл тэр хэсэгт нь бол одоо хэмжээний агнуур явуулснаас бол тухайн хэсэгтээ устдах аюул бол одоо бас ойрхон байгаа. Иргэд их уурладаг штэ. Ер нь одоо ингээл байглаасаа загсаа бариад зараад амжиргаагаа залгуулах гэж хахад ингээ хорж цагдаад ах ингээд байдаг. Эн чинь бас цаанаас шинжлэх ухаанаар бол нэлээ учир жанцантай байд юм байна тийм ээ. Тий. Цагаан загас маань өөрөө махны төрлийн дээрэс нь одоо загас бол одоо маш хэмжээний уураг, витаминууд одоо тос тий одоо ханаагүй тосны хүчил гээд энэ одоо шин чанараараа одоо ач холбогдолтой учраас бол ялангуяа дархтын хатгарт бол энэ загсыг их олон жил ашиглаад ирсэн учраас одоо тухайн хүмүүсийн бас буруу биш. Ийм учраас бид нар бол нөгөө тухайн нутгийнхаа ард иргэдтэй загсыг хэрэгжилж байгаа хүмүүстэйгээ хамтраад хэдүүлээ байгаль орчноо одоо нэг тухайн загсаа урт хугацаанд доктортойгоор одоо хамгаалаад яаж ашиглаж болох вэ гэсэн гарц гаргалгааг хайх нь бол одоо илүү чухал гэж харж байгаа. За шинжлэх ухааны технологийн сангаас санхүүжүүлээд шинжлэх ухааны академийн эрдэмтэн судлаачид маань одоо ер нь устж үгүй болж магадгүй шүү, тоо толгойн цөөрч магадгүй шүү энэ цагаан загас маань гэдэг одоо томьёолыг гаргаад ирлээ штэ. Цаашдаа тэгвэл орон нутгийн зүгээс, улсын зүгээс юу хийх шаардлагатай байгаа вэ? Энд ямар нэгэн зохицуулалт хийхгүй бол эн чинь ингээд жамаараа явах юм бол бас дахиад ховордох аюулд орох юм байна шүү дээ. Цаашид цагаан загсыг хамгаалах хоёр арга зам байна гэж харж байгаа. Нэгдүгээр арга зам нь бол бид цагаан загсны үржүүлгийн ажлыг бол яг цагаан нур суман дээр хийх шаардлага байна гэж харж байгаа. Цагаан загас хамгааллын ажлыг бол одоо яг идэвхжүүлэх хэрэгтэй байгаа. Үржлийн үед нь тусгайлсан хамгааллын арга хэмжээг явуулах тий. Цагаан нур суманд бол турга гогоо маш их байна гэж одоо бас ярьж эдгээрээс бол цагаан загсны нөөц багассан гэж ярьдаг. Тийм учраас одоо байгаль орчны яамнаас тий төр засгаас ер нь бол бодлогоор одоо тухайн загсны нөөцөд одоо тургагоо нөлөөлөд байгаа юм уу? Хүн нөлөөлөд байгаа юм уу? Хоёулаа нөлөөлөд байгаа юм уу? Яг байгалийн өөр одоо цагуурын өөрчлөлттэй усны одоо тэр өөрчлөгдөл цагуурын дулаарлаас болж байгаа одоо хүчин зүйлүүд нөлөөлөд байгаа юм уу гэдгийг судалгаагаар тогтоосны үндсэн дээр хамгааллын одоо арга хэмжээгээ хэрэгжүүлээ яваад хахад бол боломжтой гэж бас харж байгаа. Яг сая таны өгсөн тайлбарыг бол үргэлжлүүлж судлах хэрэгтэй юм байна тий. Харин үржүүлэг бол та бүхний судалгаа практик дээр хэрэгжих энэ боломж юм байна зүг үү? Цагаан загас маань бол одоо Монгол орны бас үнэт баялаг, байршлын онцлог, хүүтэн усны одоо таварлаг чанар өндөртэй, тэжээллэг чанар сайтай загас гэдэг яриа бол одоо чухал. Тгийн эргээд төр засаг одоо судалгаа шинжилгээ хийж байгаа байгууллагууд хамтраад энэ загсыг бол одоо үржүүлээд хамгаалах, ашиглах тийм боломж бол одоо байна гэж харагдаж байгаа. За үзэгчдээ улсын хөгжил шинжлэх ухаанаас ихтэй гэдэг уриандор шинжлэх ухааны технологийн сангаас Science X цуврал ярилцлагыг эрдэмтдтэй та бүхэндээ хийж хүргэж байгаа. За энэ удаагийнхаа дугаараар бид Хөвсгөл аймаг Сэлэнг аймгийн сав газарт байгаа цагаан загасны талаарх судалгааг шинжлэх ухааны технологийн сангийн санхүүжилтээр хийж байгаа. Шинжлэх ухааны академийн биологийн хүрээлэнгийн гидробиологийн лабораторийн эрхлэгч Аюус Сүрэнгээс товч мэдээллийг хүргэлээ. Дараагийн дугаараар уулзлаа. Түр баяртай.